За өнөөдөр бас ингээд манай дэлгэрмаа ихчи маань охин Марламатагаа ингээд бас өргөлдлүүлээд ярилцж байна. За Марламаа дүүтэйгээ ингээд бас ярилцах нь нэг учир болохоор зэрэг манай Марламаа дүү бол маш их авьяастай, зураг, урлагийн аягүй авьяастай хүүхэд байгаа. За Марламаа дүү миний дүү нэг өөрийгөө бас довчхон нэг танилцуулаад яриач. Намайг Тунгалаг Тамирын Марламаа гэдэг. Тэгээ би Эрдмийн хөгтөж 58 дугаар сургууль 9 б ангид сурдаг. Одоо миний дүү бол бас эн чин зураг зурж тэргээрээ үзэсгэлэн ингээд гаргасан байгаа шүү дээ, тийм ээ? За тийм. Ер нь ямар чиглэлийн зургууд зурдаг вүлээ? Ямар үзэсгэлэн гаргалаа? Ингээд энийгээ бас яриул мэдээ. Ер нь анх үзэсгэлэн гарахтаа сургуулийн 50 жил дээрээ гаргасан. Нэг 20 зургаар гаргаж ирсэн бол энэ жил 100 зургаар гаргасан байгаа. За. Тэгээд төрөл бүрийн зургаар зурдаг. За хоёулаа одоо ингээд энэ зургуудаас нь ингээд яна. За энэ бол ингээд гоё Монгол хатны зураг байна, тийм ээ Марламаа мэдээ. За энэ бол ингээд Монгол хатны зургийг ээжтэй зориулж зурсан байж байгаа, тийм ээ? Ээжтэй зориулж зурсан. За тийм энэ ингээд Монгол хатны зураг байна. За энийг түр ишин тавьчих. За дараагийнх нь энэ давсан зураг үлэм мэдээ. Тий. За энийг одоо хүн гэж харч болно, ингээд варта цэцэгч гэж харч болно. Тийм байна. Тий. Энэ бол ингээл яг л миний дүүгээ яг уран сэтгэмжийн одоо хийж байгаа зургууд шүү дээ, тийм ээ? За энэ бол ингээд давсыг ингээд одоо зураг болгоод ямар онцлогтой гэсэн үг юм мэдээ чинь? Энэ ер нь бол давсанд ер нь юм айгүй сайн байдаг, энергитэйгээд. Ер нь тийм тэгж зурсан. Зөв. За хоёулынгийн дараагийн зураг бас энэ гоё зураг байна. За энэ ч одоо ямар нэртэй зураг үлээ? Шүн гээл. За. Энэ одоо далаа нуур. Тий, далаа өөрөө зохиогоод. Тэгээд ер нь яг ийм үед ер нь айгүй гоё тайвшрал авдаг байх гэж бодоод ер нь яг ингэ зурсан. Өстө ямар гоё зурсан юм бэ. За ингээд дараагийн нэг энэ зураг. За энэ бол нилээ орчин үеийн тийм аниме яг миний дуртай дүр. Энэ одоо анимегийн Баатар уу? Тий, аниме Баатар, Демослари. За. Яста гоё зурж энийг бол. За тэгээд энэ дараагийн нэг энэ зураг бас айгүй гоё. Энэ Монгол хатны зураг байна, тийм ээ? Тий. Ер нь бол Монгол гүнж гэдгээрээ явна. Энэ. Энэ бол бас л яг ингээд нөгөө төсөөл өөрийнхөө яг уран сэтгэмжээр гэсэн үг үү? За. Энэ одоо нэр байгаа юу? Нэр юу юм? Ануу гэдэг нэртэй. За өстой гоё. За тэгээд энд бас нэг ийм гоё зураг байна. За эн чи ямар нэртэй зураг юм бэ? Тэнгэрийн охин гээд одоо энэ тал нь ингээ хүүтэн өнгө, эндээс нь ингээ гал ингээ аль алийг хослуулна. Тэгээ энэ хоёроос нийлээд ийм өнгө гардаг болохоор яг ингэж зурж өгсөн. Зөв. Тэнгэрийн охин гээд. Энэ бол бас л яг ингээд уран сэтгэмжийн одоо яг л өөрийн чинь бодож сансан юугаар зурж байгаа шүү дээ, тийм ээ? Зөв. За дараагийн нэг гоё зураг энэ бас их сонин өвөрмөц ийм гоё зураг байна. Энэ одоо бас ямар утга учиртай зураг? Энэ болохоор Монгол эмэгтэй гээд зураг. Ингээд эмэгтэй хүн болго ингээд цэцэг шиг ингээд ийм гоё байдаг гэд үзүүлсэн байгаа. Ингээд намилцдаг ингээд туйхан гэд үзүүлсэн. Яг ийм туйхан, уйхан гэдэг юугаараа тий. Өстой гоё. За тэгээд бас нэг мундаг гоё зураг бол энэ зураг байна тий. Энэ болохоор ингээд анх нөгөө Адам Ева хоёрын Адамын гар. Тэгээ Адам ингээд ер нь бол ингээд үхлийн шалтгаантай хахад ингээд бурхны гар ингээд энэ хоёр бол ингээд яг ингэж дүрслэж үзэгдсэн байдаг. Адам Евагийн энэ бурхны гар. Энэ Адамын гар. За дараагийнх нь аюулынгийн зураг ингээд. За энэ бас нэг бас айгүй гоё Баатар. Нэг нь одоо ингээд хатан гүнж тий. Энэ бол одоо ямар учир утгатай зураг байна мэн дээ? Ингээд арт тал нь гэрэлтэй ингээд байрын сольж өгсөн. Ер нь тэгээд ирмийн юу л үзүүлсэн гэх юм. Одоо нөгөө хайр дурлал. Тэгээд нөгөө хоёр өөр байсан ч тэгээд угаасаа. Яг үнэ. Ингээд дунд нь ингээд нэгтэж өгсөн юм нэгтэй. Тийм байна. За энэ бас их
сонин өвөрмөц бас зураг байна. За энэ тухайгаа мэдээ. Энэ болохоор мэдрэмж гэдэг зураг. За. Хүн ингээд юу ч мэдэрч болно. Энэ зургийг хараад тэр хүн ингээд баяртай байвал энэ зураг ингээд айгу хөөрхөн хөвгчлээ харагдана. Гунигтай байвал яг энэ зургийг ингээд бас ингээд гунигтай харуулж болно гэсэн үг. Яг л тухайн хүний сэтгэл зүгээр нь юугаараа болж гин гэсэн үг тий. Зөв. Харганы. За энэ бас аниме дүрийн баатар. За энэ чи ямар аниме дүр вэ? Анхнаадаа аниме сайн мэдээ. Kimetsu no Yaiba гэдэг Akaza, энэ Kyoki гэдэг ингээд энэ болохоор эхнэр нь болохоор ингээд Иважинагаас ингээд энэ нөхөр нь болохоор эннийхээ төлөө гарч ирсэн. Зөв. За тэгээд одоо Мидүгийн бас нэг мундаг уран бүтээл бол энэ ногоон дарих энэ бүтээл байгаа тийм ээ. За энэ ногоон дарих бүтээлийг бас яагаад ингээд зуруу яг өөрөө бас гинтл бас зурмаар санагдаад зурсан гэж түрүү ярьжсэн шүү дээ тийм. Ер нь энэ тухайгаа жоохон яриул мардмаа Мидү. Энэ зургийг зурх гэж ямар ч хэсэн нэг канвасан дээр туршиж үзэж байгаа тэр ер нь жоохон юу болоо толгоон жоохон сонирн болоо тэгээд дахиад өөр шин дээр зурсан. Зөв. Энэ бол үнэхээр гоё. 2 өдөр зурсан гэх юм уу? Зөв. За одоо тэгээд Мидү чи ингээд зураг юугаа хөгжүүлээд яаж ийн одоо урлан бүтээх төвд бол одоо суралцдаг гэсэн үг үү? Тий. Ер нь бол уран зургийн ангид суралцдаг энэ хоёр агш дээр. За. Олон жил одоо ингээд зурж байна уу Мидү? Тий. Ер нь 4 настайгаас эхлээд одоо 10 жил зурж байгаа. 4 настайгаас. За. Ер нь одоо ирээдүйд яг ийм урлаг яг ийм чиглэлийн хүн болох уу Мидү? Тий. Ер нь урлагаараа л юм. За, өстөх баярлалаа. Ингээд энэ дүүгийнхээ энэ гоё уран бүтээлтэй танилцаад энэ уран бүтээлийнхаа ингээд дээжүүдээс Мидү ингээд ахтаа ингээд тайлбарлаж ярьж өгсөнд маш их баярлалаа. Дүүгийнхээ хичээл сурлага ирээдүйн амьдралд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За, баярлалаа. За. Энэ нөгөө танд бэлгэлтэй. За баярлалаа. За, ямар гоё бэлэг вэ Мидү. За, энийг миний охин бас аваарай тий. Ямар гоё зураг вэ. За баярлалаа Мидү. За.